Hi guys, мандах YouTube channel байна. Мандах нь хөдөөл байна. За, би зохиол бичих гэж оролддог. Зохиол жоохон төөрөх гэж оролддог. Би угаасаа мэрэгжлийн зохиолч энэ төр биш. Миний зохиолч нэг сайн болдгоо гэж өөртөө боддог. За, нэг зохиол төрөвсөн ма тэрнийхээ нэгдүгээр хэсгийг та нарт сонирхуулъя. Шал хогийн байвал зүгээр хайчихгүй юу дөө. Тэгээ таалагдж байвал comment, like, sub. За, би уншиж үзүүлье. Нэгдүгээр хэсэг. Болд гараа өргөн. Би чадна гэж хашгирах нь урнагийн чихэнд сонсогдлоо. Юу болоод байгааг мэдэхгүй урнаа. Юу чадна гэж чанга хашгиран сэрлээ. Өглөө нойрноосоос ирсэн урнаа толинд харвал өчигдөр шөнө унтсан гэхэд арай л ядарсан харагдаж байв. Нүднийхэн доогуур харанг тодрон байлаа. Урнаа бол ганц бие карьертай, мөнгөтэй, нилээн дажгүй компани захирал бүсгүй. Ганцаар хоёр давхар том байшинд амьдардаг тэрээр ганцаардах нь би. Түүний нас 35 гарсан тэжээл насны эмэгтэй. Тэр өдөр болгон нэг том хаавсны зочны өрөө галтогоо зөөр гурваар л байн хэрэгэлдэг. Зөөрөнд очдог учрыг нь би мэдэхгүй л дээ. Гэхдээ л